Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ үндэсний аудитын газар хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 9-р зүйлийн 9.8-1 заасан чиглүүлгийн хүрээнд жил бүр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийж хөгжлийн төлөвлөгөөг хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулах талаар дүгнэлт зөвлөмж хөрвүүлж ажиллаж ирсэн. Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд 8 чиглэлийг тодорхойлж үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн нийт 310 төсөл арга хэмжээг 15.3 их найдвараар хэрэгжүүлэхээр тусгасан байх бөгөөд төлөвлөгөөний төслийг боловсруулах явцад дараах саналыг өгсөн. Үүнд 1. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль заасан зарчмыг бүрэн баримталж төлөвлөлтийг судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулах. 2. Хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөлтөө хэрэгжилт үр дүнг хангахад чиглэсэн санхүүжилтийн их үүсвэр шаардлагатай хөрөнгийг бодиттой тооцоолох, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг хийхэд чиглүүлэх. 3. Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээг тусгахдаа төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн шаардлагыг баримтлах. 4. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа мэдээлэл өгөгдөл дүн шинжилгээ хийж төлөвлөгөөний гүйцэтгэлд нөлөөлөх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж үнэлэн эрсдлийн суурь судалгааг боловсруулан төлөвлөх талаар санал өгсөн. Засгийн газар хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүтээ зорилгын түвшинд уялдуулах, хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн зарчим, шаардлагыг хангах, төлөвлөлтийг нөхцөл байдал үр дүнгийн шинжилгээ суурилан боловсруулах зарчим баримталж боловсруулсан байна. Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийг хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэн дүүрлэн үзэхэд анхаарах зарим асуудлууд байна. Тухайлбал хөгжлийн жилийн төлөвлөгөөнд төлөвлөсөн бодлогын чиглэл үндэсний, салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт эренб индексийг тодорхойлсон боловч үндэсний статистик болон олон улсын байгууллагын гаргадаг үзүүлэлт тайлангийн гарах болон тархах хугацаанаас шалтгаалж зарим арга хэмжээний үр дүнг үнэлэх боломжгүй байдалд хүрэх эрсдэлтэй байгааг анхаарах. 2. Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөл тусгасан хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн дагуу салбарын, үндэсний, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүн төсөл арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн суурь болон зорилттой төвшин хэмжигдэхүйц бус ижил агуулгаар тусгагдсан байгааг анхаарах. 3. Төсөл арга хэмжээний төлөвлөлт болон төсөвлөлтийг уялдааг сайжруулж, санхүүжилтийн их үүсвэр, хөрөнгө оруулалтын тооцооллыг бодиттой болгож, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн урьдчилсан судалгаа үнэлгээг хийж, эренблэн шалгуур үзүүлэлт зорилттой түвшнийг тодорхой тусгах. 4. Хөгжлийн томоохон төслүүдийн шалгуур үзүүлэлт, санхүүжилт, хэрэгжилтийн нөхцөл үр өгөөжийг наривчлан үнэлж, хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх стратегийг боловсруулж, судалгаагүй төсөл хөтөлбөрийг төлөвлөгөөнд тусахгүй байхад анхаарах шаардлагатай байна. Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг төлөвлөх, тайлагнах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр баталсан холбогдох хууль журмын цаглбарт хугацаанд дүн шинжилгээ хийж, үндэсний аудитын газраас өмнөх жилүүдэд хургуулсан санал зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн хилцүүлгийн явцад төлөвлөгөөний төслийн шалгуур үзүүлэлт, суурь болон зорилттой төвшин, санхүүжилтийн их үүсвэр түүний тооцоололд анхаарахыг улсын хурлын эрхэм гишүүдэд төлөвлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.